сайн уу? Та бүхэндээ мэрэг хөрөх өдрийн мэндийг хүргэе. Та дараах 4 сонголтоос нэгийг нь өөрийн зөндөө итгэж сонголтоо хийгээрэй. Хэрв та хутгийг сонгосон бол ирээдүйн үйл явц юу болохыг мэддэг зүүн ихтэй хүн юм. Өөртөө итгэвэл өөрийгөө таних болон өөрийн чадвараа мэдэрч бусдад түгээх боломжтой юм. Таны зүүн анхааруулах эсвэл сайн сайхан зүйлс болох гэж буйг хэлж чадах тийм их зүнэтэй. Тиймээс өөртөө итгэж гэнэт орж ирж буй мэдээллийг барьж авч сурах нь чухал юм. Үүний тулд зүүн болон бодол зүйдээ ажиглаж яг амьдралд хэрхэн бууж байгааг нь таньж аваарай. Харандааг сонгосон хүмүүс маань өөрийн сэтгэлийг сонсодгүй хүмүүс. Сүнсэн биенээс нь зүүн өгөгддөг хэдий ч хэд тархиараа бүхнийг шийддэг. Түүнээсээ болж алдаа гаргаж, гаргасан алдаагаа дараа нь тухайн үед надад ингэж бодогдсон юм. Тэр л зөв байж гэж амаа барьдаг хүмүүс юм. Энэ нь танд урьдчилан ирж буй зүүн юм. Иймд чухал шийдвэрийн өмнө ирж буй зөнгөө сонсож, хэрэгжүүлж сураарай. Цүнхийг сонгосон хүмүүс маань амьдралыг байгаагаар нь хүлээн авч, урагшилж байх дуртай, далдын мэдрэмж өндөртэй, зүнтэй зүуд, зүнтэй үг хэллэгтэй, өөртөө итгэлтэй хүмүүс. Зүуд болон өөрийн үг хэллэгтэй, чин сэтгэлээсээ анхаарч, юу хэлж, юу зүүдлэж байгаагаа дандаа анзаарч байх ёстой. Зүуд нь биелэх магадлал маш өндөр тул зүудээ өөрөө тайлж сурах хэрэгтэй. Үгтэй нэг хурц, ширүүн тул хүнд юу гэд хэлчихөө гэж бодож байхгүй бол шууд биелэх боломжтой байх нь элбэг юм. Тиймээс сайн сайхныг хэлж ярьж сурах хэрэгтэй шүү. Гутлыг сонгосон хүмүүс маань их зөөлөн, мэдрэмтгий хүмүүс, эмгтэй энерги өндөртэй, эмпати чанар ихтэй, үргэлж бусдыг хайрлах, өрөвдөх хандлагатай хүмүүс юм. Зүнгийн хувьд чин сэтгэлээсээ бусдын төлөө гэж гуйсан зүйл нь их бүтдэг, зөвлөж чиглүүлэх дуртай. Тэр зөвлөгөө чиглүүлэг нь өөрийнх нь зүүн явж байдаг. Нэг ёсны голыг нь олоод хэлчихдэг хүмүүс. Яг бодсон үг үйлдэл нь бусдад тус хүргэж чаддаг. Та ойр дотныхондоо зөвлөж байхдаа зүн нь их орж ирдэг. Наад асуудал нь тэгхэл байхдаа энэч ийм л байхдаа гэж хэлсэн таны үг яг л тийм байдаг. Тиймээс бусдын шийдвэрт тус хүргэж байгаарай.